Яг ер нь хэр их гардыг гэдгээс илүү ер нь нислэг хөдөлгөөн удирдлага гэдэг чинь яг ямар шуухан ажил вэ гэдгийг аягуулсаа ойлгохжуулах дүрт их ойлгомжтой болно. Юу гэхээр одоо автоматжуулалт ч юм уу одоо техникжүүлэх асуудал гэдэг юм байдаг тийм ээ. Хүний хүчин зүйлээс нөлөөлөхгүй ямарваа нэгэн асуудлыг одоо техникийн байгаа байдлаар компьютераар гэдэг юм шийдээд дооцоолоод ингээд явцдаг тийм зүйл байдаг. За хичнээн орчин үеийн нисэх одоо өнөөгийн одоо иргэний нисэхд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд боловсронгуй сайн болж байгаа ч гэсэн хүний хүчин зүйлээс нөлөөлөх асуудлууд бол одоо хүртэл байсаар байгаа байхгүй. Дэлхийд даяар л байгаа асуудал. Энэ ч учраас онгоц маань өөрөө нисгчгүй нисч болохгүй. Нислэг маань өөрөө нислэгийн удирч гэдэг ийм хүмүүсүүдээр удирдуулахгүй бол бас болдгоо тийм нөхцөл байдал болоод байгаа байдаг. Энэ болгоныг одоо багасгах талаар одоо хүний хүчин зүйлээс нөлөөлөх алдаануудыг багасгах талаар маш том ажлууд ингээд олон улстай яриад хийгддэг л да техникийн тоног төхөөрөмжийн шинжилэл одоо шин одоо юунууд зохиох, програм зохиох гэдэг ч юм уу те. Иймэрхүү ажлууд бол маш их хийгддэг юм байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол одоо яг хүний хүчин зүйлийн нислэг хөдөлгөөн удирдлагыг нислэг удирдах гэдэг хүнээр нислэгийг бол нисгэгч гэдэг хүнээр хийх тийм зайлшгүй юм шаардлага тулгараад байгаа. Иймэрхүү зүйл бол гарч болж шгүй гэдэг үүднээс бид нар нислэгийн удирдагч нар нисгэгч нарыг байнгын сургалт дадлага хамруулаад байж байгаа. Энэ гарч болжгүй нөхцөл байдлууд дээр нислэгийн удирдагч хэрвээ ийм тохиолдол яах юм бол одоо яаж явах вэ? Бид нар нислэгийн удирдагч нарыг сард онцгой нөхцөл байдлын сургалтад сард нэг удаа заавалжгүй нэг өдөр заавалжгүй гэдэг ч юм уу те. Сургаад иймэрхүү нөхцөл байдлууд ингээд дадалж уршуулах. Нэвтрүүлсэн байгаад байгаа энэ технологид үйл ажиллагаа бол иймэрхүү зүйлүүдийг гаргахгүй байх талаас нь маш их бодож боловсруулаад хийцэн байдаг л да. Гэхдээ одоо сая бас одоо бичлэгийн згсэн үзсэн бол бас байгаа тийм ээ. Яг тэр хил дээр зөвшөлдсөн байсан Оросын нислэгийн удирдагчийн өгөх ёстой байсан өндөр дээр тэр онгоц орж ирээгүй. Тэр бидний тооцоолж исэн зөвшөлдсөн байсан өндөрийнхаа дагуу өөрсдийнхөө явуулж исэн онгоцуудыг хил дээр одоо яг аваачаад урдаас нь өндөр авч байгаа зэрэг гарч ирж байгаа. За тэр бол цаана ямар учиртай тэр өндөр авсан гэдэг асуудал бол манай асуудал биш яг. Тэр Оросын талын нислэг хөдөлгөөн удирдлагын талын нөгөө шинжилгээнүүд нь ингээд явагдаж байгаа байх. Манай талаас бол одоо манай нислэгийн удирдагч хэр зэрэг технологид үйл ажиллагааныхаа дагуу ажилласан байна вэ гэдэг дээр шалгалт хийгээд за энэ маань одоо яг нислэгийн удирдагч бол тухайн гарах болшгүй байсан тохиолдлоос яалтчгүй технологид үйл ажиллагааныхаа дагуу заавар журмынхаа хүрээнд сайн ажиллаж, самбаачлан ажиллаж одоо маш сонор ширэмжтэй байснараа энийг аюулаас бас зайлсхийж чадсан байна гэж л дүгнэж байгаа.